Монголын үндэсний олон нийтийн телевиз, хэл хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, дотоод хэргийн их сургууль үзүүлж байна. Намайг Амгалангийн Хүрэн Солмон гэдэг. За намайг Мэргүй Огттой Өсгөрдөн гэдэг. Шууд ийм лидер царайтай, ер нь тийм ауратай хүмүүс харагдаж байна. Эрхэм улсын шалгалтын комист Түрүүч Хүрэн Солмон би гэмтэрхтэй тэмцэх үйл ажиллагааны зохицолбор улсын шалгалтад бэлэн билет авах хүрнэ үү? Ясул. Ос тулаан. Эрхэм урамдаад Түрүүч Хүрэн Солмон цагдаагийн цол боловсролын гэрчлэгээ Ингрийн тэмдэг гарч шахаар ирлээ. Эрхэм баригдын генерал Түрүүч Өсгөрдөн цэргийн цол Ингрийн тэмдэг боловсролын гэрчлэгээ гардаж авахаар ирлээ. Шинэ ажилтан. За сайн бацгаана уу? Сайн байцгаана уу? За сайхан амарцгаав уу? Сайхан амарч. Дараагийн дугаараа үзмээр л санагдаад хүлээгээд лээ шүү. Тий бас өмнөх дугаараа үзээд бас нэлээд бодлоо. Нэгдүгээр курстэй тэгсэн, хоёрдугаар курстэй тэгсэн бэлтгэл сургалт ингэж явж байлаа гэж бас хоорондоо. Одоо ч яг төгсөлт нь болно те. Бэлтгэлээ хангаад дууссан. Одоо яг төгсөлтийн бэлтгэлээ хангаад дуслаа. Бэлтгэл дууссан. Цэргийн цол боловсролын гэрчлэгээ Ингрийн тэмдэг авах гал бэлдэж байгаа. За тэгвэл яг л энэ дугаар дээр авах нь дээ. За авах таа. Шинэ ажилтан. Одоо сургуулиас бүр гараа явахад яг 9 хоног. Байнга цог байм санаад байгаа байхгүй юу? Зүгээр хэдүүлээ нэг газар л явчихлаа. Гэтэ та таашаашаа тэмдэглэдэг гэж хөргсөн. Саналаа юу? Би сэлгэлөө өгсөн. Би ер нь хотод үлдэх баха. Апл наваг гээд хөдөө нотор яваад. Битээр ойлгомжтой. Тэр бол өгн Би бол дагна. Яавал Балтан дэшиг басаа сэлэн гисэн юм чи та хоёрыг шууд татъя л гэдэг. Эсвэл Сэлэнгэл угаасаа шүүх байгаа шүү дээ. Бас бодмоор л юм тий. Цаашаа гоё. Хамтдаа л явах юм шиг ярьж байна. Тэгж л ярьж байна. Яг л бол энэ боломжтой ойрхон байх юм уу тэгээд сэлэнгэж шүүхтэй шүү дээ. Шууд тэгж ярьж байна. Тэгээд тэгж бодлогогүй яах вэ одоо ингээд тэр хүүхдтэй цуг ажиллахад удаа шүү дээ юм бол. 2 хоногод санаад байгаа хүмүүс одоо тэдний сар болгож санах. Тэдний орон тийшээ явцсан дээр л. Тэмэр. За тэгээд юмыг яаж мэдгүй тэгээд энэ тэнд хуваарлагддаг мартчихва. Дээр үед бол цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй л гэдгсэн. Одоо бол манай залуучууд хаана очиж ажиллахаа бодчихсон. Бүр найзуудтайгаа фракцаараа хамт явна гэж мөрөөдөж байна шүү. За ээж одоо ажлаас ирэх чинь да. Сайхан хоёулаа нийлж, гурлаа нийлж байгаа нэг сайхан цөөн сэгсэрчээд. За тэгээ. Анаа би ногоо арилгая л да. Би ч буруугаараа авчих штий. Надад ажил хийхгүй байх юм. За чи заагаад өгчихгүй дааганд одоо сэртээ сурж исэн дээр. Болгоомжтойгоор гар уруугаа авчив. Зөөлөө. За маа. Нөгөө тийш эргүүлэх юм шүү. За одоо ингээд Зүг орсон. За юу. За аваарай. Ой. Аа. За зөөл тайва. Энэс хатан гарна. Ахаа би цаацтай байгаа зү. Мундаг болчих жаахан чинь ямар мундаг том болцсон юм би. Тус доороо дээ. Одоо удахгүй гоё хоолж ийж сураад ээжтэй өдрөл хоолж иж гэх юм чи. Тий. Чи эхлээс төмсөд ногоогоо сайн ялгаа сурчих заяа. Тэр агаан дараа гоё яаж гурил зурхыг зааж өгч заяа. За. Агаднаас аав зааж өгч ирсэн шүү дээ. Дүү бол яг л адилхан биш шүү. Тий. Агаа юм бистэ. Манай үуч бас хоол сайн хийдэг юм шүү тий. Ах далжигүүрөө дэлгээд яваад өгөн өөрнөөсөө нэсэн дүү одоо тэгээд Халааг нь аваад үлдэх нь юм да одоо. Гурлаа гоё өөрөө зураад хийхээр цөмөч улам гоё амттай болдог байхгүй юу? Тэр туяа тодом билүү тэр нь яг яадаг юм? Туяа 25 юу? Туяа 25 чааганд ингэдэг байхгүй. Одоо бид нэр нэгдүгээр курстэй казармд байхдаа одоо ингээд ямар нэгэн цэргийн байгууллагч юм цэргийн анги ч гэсэн оройн тоо явуулдаг байхгүй юу? Тэгээ оройн тоо гэдэг нь одоо өнөөдөр одоо юу болсон те тэрийг оройноо ярилцаад орой ирцээ бүртгээд хүмүүс маань бүрэн байна уу гэд
Тэгээ оройн зугуулганы дуу гаргаж алхаад цэргийн сургуулийн утга учирыг харуулсан аюу гоё үйл ажиллагаа болдог байхгүй. Анд өнөр маргааш гоё явцсан хүмүүсээ тэгээ ээжтэй орой 7 өнгөрөөгөө ирсэн байхгүй. Тэгэхгүй бол суудлага болчих ш. Гоё та хэд гоё сууж байгаад гоё тухтаа үзчихвэл. Тэгээ маргааш чи өөрөө очиж үзээд гоё юм байна гэд мэдэн заяа. Одоо 4 жилийн хамгийн сүүлийн туяараа тав гэж нэрлэж байгаа энэ арга хэмжээ болох. Одоо ийм сэтгэл догтломоор тийм арга хэмжээний бас нэг хэсэг. Тэгээ энэ олон залуучууд нөгөө бөөндөө дуулаад алхах гэж бас гайхалтай сонсогдсон шүү дээ. Тэр чинь тэгээд хоёлаа яг сонсогч байх үедээ одоо аав ээж халаад яаш юм бэ? Аавыгаа бас халамжлж байгаа. За охин жижигхэн мама байж тээ. Тэгээд битэр чинь миний охин чи яг 8 сард төрөөд тэгээд 2 сарын дараа 10 сард хичээл орох болчоод яг яж зах 4-р курст орж ирсэн үе тэгэл яг их хичээл номтой их уртын дадлагт явна гээл дадлагаас ахгуулаад их зүйл байсан. Тэгэл хүүхдээ яалцгүй орхих асуудал ихтэй тулгарч байгаа юм шиг. Тэгэл чөлөө авахгүйхэн шиг төгсчихгөө тэгээд хадам ээжээс гуйгаад та ингээ хараад өгчөөс. Тэгээ манай хадам ээжээс хараад 2 сартаагаас нь хараад тэр чимөр уртын дадлагт хүртэл 3 сар гарна тайдна орхиж яваад манай ээжээс мундаг арсан. Тэгээ ээжтэй бас хадам ээжтэй бас маш их баярдаг. Битэрийн зааж өгөөг юмнуудыг л заагаал ернэгээл гараас ирнэ гарцсан шүү дээ одоо халаар. Цэцэрлэгт дээр явбал миний охин марг асуудал явчих хөө. Тэгээ ганц найдаж болох хүн яг 100% итгэж болох хүн тэгэл хүний ээж л байдаг те. Тэгэхээр ар гэрийн дэмжлэг гэдэг бол үнэхээр чухал тий. Ар гэрийн дэмжлэг бол маш чухал. Ар гэрийн дэмжлэггүй бол ер нь эмэгтэй хүн ялангуяа ажил хийх боломжгүй шүү. Тий. Битэр одоо өвөөгийн дөө байгаа. Өвөөх маань сургуультай ойрхон өглөө явхад охин дээрээ хурж ирэхэд тэр ойрхон байдаг болохоор тэгээд хэрвээ манай аав ээжийн гэрч байх юм бол холбоо баян шинэдэг болохоор өглөө эрт гарна оройс бараг харанхуй болох үеэр очин бас хэцүү. Тэгээ өвөөгөөсөө ингээл гуйгаал өвөө дээр үрж ирж байгаа. За ийш нэш. Тэгээд нэш минер сургуулиас маань завсарлаа болдог. Тэгээ тэрнгүүрээс манай ихтнэр бас хурж ирээ. Охинтойгоо хамтаа тооцоогоо идээд хүүхдээ хөлээд өдөрт ганц мөмөд тэ дандаа өгж араал одоо ингээ үргэлжлүүлээд нөгөө 2 цаг орох багш маань чи ингээд 12:40-оос ингээ хоошооно ирсэн ч болно шүү санаа зовлтгүй юу 50 ингээ цай ундаа очиж хүүхдээ өхүүлжээд ирээрээ багшны яах санаа зовхгүй ингээд шалган болгонд хилээд ороод ирээрээ багш нар маань их ойлгодог ангийн багштай айгу баярлдаг. Тэгээ одоо хоёлаа төгсөж байгаад юу вэ? Та хоёр хүүхэдтэй нэг нь бэлтгэлдээ явахгүй байжээ гэхгүй ойлгомжтой тий. Хоёлаа бэлтгэлдээ орно. Амьдралын бас нэг том шалгуур одоо. Энэ хоёр маань төгсөө томилтой авахаар хаашаа томилогдох вэ? Нэг нь баруун хязгаар томилогддог, нэг нь өмнөд хязгаар томилогддог. Хүүхэд нь бас энэ ч үлдэх хэрэг гараад ээж ав дээр үлдэх хэрэг гэх юм шиг гэр бүл гурав салах нөхцөл байдал үүсэх юм биш байгаа гэд. Одоо ингээд бас нөгөө амьдралын бодит байдал тулгарч байна л та юм. За та юу хийж байна? Цөв хийж байна. Цөв хийж байна хин ч юу? Гүй. Аа ирсэн юм уу? Би ирсэн ээж. Бэлтгэлээ дараад ирсэн өнөөдөр ирсэнх. Сайхан цөв ийд юм гэж. Гүй дээ. За ямар хөөрх юм. За өнөөдөр яав. Нүлээ бэлтгэл хийв үү? За нэлээд бэлтгэлээ сайн хийлээ тэгээд. За. Ээж нарж ирж. Ундаг байж түүний төшөө ногоо ялгаж байгаа юм. Халын ээж нь хөөл шийдэх. Ашгүй ээжтэй туш тархан дээ ааш мундыг юм би. Оо эрхлүүлдэг ээжтэй хөөрхий. Төмөр шарлгаж байгаа юм уу? Яа мундыг юм бэ? Ста мундаг юм. За. Лидүүлээ сайхан цов юм. Өшгөлсөн юм уу? Одоо махаа өшгөчнөө. Ста уцаас л амарч байхгүй. Гар хөлөө байгаа. Тэг. Ер нь заримдаа өлсөн шүү дээ. Оюутан байх ч одоо. Тэгээд одоо энэ ирчүүд чинь нэг сайхан нэг цов ичүүд л өөл дааж байгаа шүү дээ. Манаас хуучсан байх шүү. Үүрийн цалман маань дөрөнд хувцаа бэлдээд их л тогтолж байгаа бололтой. Өнөө шүн лав нойр нь хөрөхгүй баха. Дөрөнд хувцар айгүй юм бахархсан маягтай тий ингэж ярьж штий бүр. Хувцас шагналуудаа зүүж нэ байж. Хувцаа бэлдээд. Маргааш чинь Toyota оройн та. Тий, маргааш Toyota. Одоо цэргийн дөрөнд хувцсан дээр чи одоо ингээд эс үсэг тэр төрүүчийн 3 зураас хооронд чи бүгд
хэмжээнүүдтэй байхгүй одоо 2 мм 0.5 бүр тийм нарийн одоо нэгрийн зүйл тэмдэг мэмдэг бүх нэг хэмжээ хязгаартай нэрийг хаан зүгөө те бүх юмуд ингээ хэмжээтэй байдаг учраас тэрнийхэн дагуу зүүн. Тэгэхээр их гоё юм цэмбэр зэгцтэй харагдана тийм. За мармар чинь бид дээрээ түлхэрт явахгүй бол догтлоо зүгээр өстө бөөн баяраа байна. Тэг ээж нь хүмүүс чи өдөршөө миний хоо. Одоо новцаа одоо маргааш хамгийн сүүлд одоо өмсөн шүү дээ. Дахиж өмсөхгүй одоо. Тийм шүү дээ. Бас дурсамжтай шүү. Гоё шүү тий. Энд чи ээж нөгөө нэг мөрдөгчгээ клуб бий нөгөө. Тийм клуб гэдэг. Дотор нь нөгөө нэг одоо бүр криминал полис гэдэг нөгөө нэг эрүүгийн цагдаагийн албаны логотой. Жанцан цэнгээ гэдэг нэг айгу мундаг цагдаа. Тэр хүний нэрмжит клуб гэдэг тий. Тэр хүн шиг мундаг цагдаа болно шүү дээ. Тийм шүү дээ. Миний үчиж чадна. Тантаа зүгнэ. Дөнгөж төгсөхдөө ийм их медальтай болоод цэцэрлэг алдаралт сургуулийн 90 жилийн медаль гэдэг бас. Олон цал медаль авахаар ирээдүйтэй залуу аамда тий харахад. За нэг ой медалаас гадна бас нэг шагналууд басан тийм. Шагналын медаль гэх нэг энэ хүний өөрийг нөгөө чадварыг бас илэрхийлж байгаа. Энийг ингэртэй зүгөө явж байгаа гэсэн бас нэг тийм байна. Маргааш ялцчихгүй зөөхгүй бол болохгүй тийм юу. Тэр одоо стил баяр дээр. Яа за дахиж одоо маргааш өмсөл дахиж өмсөх гэж байна. Сайн юм. Тэ хоол болцсон уу? Хоол өдөө. Гутлаа өнгөлөөл хуцаа эндүүдтэй бүх юм ингээл детальчлал жимбитлэн гэж тавиад онцож байгаа. Байн шалгаатлаа гэл. Дээрээс одоо сургуулаа төгсөөд томилтоо аваад хэдийн цэстаа руу явъя гэхээр бас охиноо авч явах уу яах уу одоо шинэ газар очиж ямар газар очих юм мэддэхгүй анх удаа авч байгаа зүйлээ охиноос зутраачих юм болов уу гэдэг. Ээжээсээ дахиад гоёндаа яа төгсгөр чинь нэгэ дахиж харахгүй штэ тэгээд гэсэн. Одоо дахиад төгссөн ч гэсэн охиндоо та нэг хараад өгчөөс гэж гоогаал. Манай ээж А болохоор ээж эн чи маа дүүг хардаг байхгүй бас. Тэгээд А болохоор одоо тэтгэвртэй гарчаад том тэрэг өрдөг байнхаа явцдаг болохоор боломж авахгүйсэн. Тэгэл хадам ээжтэй л харах боломжтой ганцхан байсан. Тэгэл хадам ээждэрээ байчаал. Хадам ээжтэй л их баярлдаг шүү дээ. Ээж аав руугаа л одоо тусламж ирэхээс өөр арга байхгүй шүү дээ. Ер нь бол яг ийм цаг үед ээж руугаа л угаасаа залгаал асууна л та. Төгсчөөд нэг сар болоод асаав дээр нэг тогчоод өөрсдөө гайгүй тогчоод ирэхээр охиноо авт юм. Одоо залуу гэр бүл бол тулгамддаг асуудал яалч. Тэгээд хүүхэд жоохон байна шүү дээ. Одоо бидний гэсэнтэй одоо яг ингээд хэлийн салбар руу гэр бүлээр явах чинь цөөхтөө сургууль цэцэрлэг авах чинь тэгэл ээж дээр л. Тийм шүү дээ. Ээж нар дээр л үлдсэн. Эмээнэр бол үнэхээр супер. Тийм. Одоо сургууль төгсөөд үеийнхнээсээ бас энэ бүсгүй маань сайн маань хоцормооргүй байгаа. Тийм шүү дээ. Энд чинь нөгөө сургууль төгсөөд алтан тушаал томилогдоод албаар гүйцэтгээд энэ чинь хугацаа тоолоод өөрийнх нь цол ахих хэвээр ажил мэргэжилтэд мэрэгчих хэвээр тэгэхээр нэг хүүхдээс хөрчлөө аваад үлдэх үү гэж одоо гэр бүл дотроо шийдэх нэлээд том шийдвэр гаргах хэрэгтэй нөхцөл байдал бүрдэж байна. Та одоо Эрдэмийн баяраар өдөр юу вэ гэж нэрнэ? Зөв нөгөө хөтөлбөр гарсан байгаа байхгүй манайх. Тэгээд видео танилцуулга аваад араас нь багш нөгөө хичээл ороод тэгээд бид нар ингээд нөгөө багш маань ингээд бид нартэй 4 жил байх хугацаанд ямар байсан өөрийнхөө сэтгэлээ хэлээд тэгээд ингээд нэг нэгээрээ бас сэтгэлээ хэлнэ гэдэг тиймэрхүү юу гэдэг. Манайхаас гарсан л багт. Тэгээ манайх чинь юу гэдэг чинь дүүнер нь хийждэг байхгүй. Бид нар чинь бас өмнө төгсөлтийн ах нарыг чинь ангийн чимгэлж өгөөл тэгэл 441 тэгээд амжилт төсөл тэгэл эрхэм дэслэгчид нарт өдргээл иймэрхүү. Одоо манайхан бас тэрийг чимэглэл байж л байгаа. Тэгээд яг нэгдүгээр курст ингээд чимгэл дөрөвийнхаа ингээд чимгэлж яахт надад л айгу гоё санагдчихсан. Одоо ингээд өмнөөс нь гэж баярлаа ч юм уу. Ах их нэргээ төгсөж байгаа. Айгу хүндэлдэм билээ. Бүр ингэ шугамдаа тавьсан юм шиг харагдчих дээрээс нь. Энд дуулаас насгад хизээд л ингээ амарчдаг. Одоо энд бол бүр илүү тийм мэдрэмж сурч байгаа шүү дээ. Нэгэн жилийн түүхтэй дотоод хэргийн их сургуулийн Эрдэмийн баяр эхэлж байна. Энэ өдөр бол
сүүлчийн хонхон дуу, туяатарайн тооллого, цэргийн тангараг ёслолын буудлагатай, анги жав, он жавууттайгаа сүүлийн удаа жагсаалтаа нэгдэх онцгой өдөр. Төрийн цэргийн болон хууль сахиулах мэрэгчлэр төгсөж байгаа хүн бүрийн сэтгэлд үрд хадгалагддаг өдөр. Ой, чиштэй. Гэрийнхээ хайцаана. За баярлаа. Мэдээ шүү. Ээж имэдраа. Бүгд ирсэн. За. Хайччуу. Яг миний ад. Намайг хайгаал явчихуу. Тэр соёлтой. Ээж байгаа хайгаа. Тэгнэлтэй одоо энэ чинь. Ард явсаа хайччвал. Хамгийн бахархал мөр байгаа хүнээ л хайж тий. За баярлаа. Агаад энэ штэ. Агад давлыг авсан юм уу? Яагаад энэ штэ. Агад өгөх юм уу? За. Үгүй яа. За. Алаа нүс. Багштай. Цэцгээ яах вэ? За байж байгаад оруулж чи. Тэгээ. Тийш орсон юм шиг тийм даа. Хаана. За тэгээ. Имээ ирсэн юм уу? Миний ирэх. Оо. Нөгөө юун дээр ч 21. 21 зөв. Зөв. Талбар дээр шиг юм. За баярлалаа. Эй, миний хатуу. Өстрөөрөө ер нь их унтаж чадахгүй ер нь тэгээд хөргөө зөрвөөж байгаад онцсондоо нэг догдлоо дээрээс нойр өрөхгүй. Одоо ингээд төгслөө гэж бодохоор тэгээд яач сэтгэл ингээд догдлоод хөөрөөд байлаа. Яаж догдлсон үйл явдлын өмнө ч бас нойр өрөхгүй шүү. Харин Төркөөр. Манай ангийнхаа бүгд бүрэлдэхүүнээ төгссөн. Маш манай ангийнхан мундаг байдаа. 4 жилээс их зүйлийг онж явуулдаг хэцүү жаргалтай зүйлүүдийг сайхан зүйлийг хуваалц төгсдөө. Эхнэртэй бас төгсөж байгаадаа бас их сайхан байна. Дээрс нь сонсогчийн 4 жил гэдэг өөрөө бас амьдралын богинохоо хугацаа биш. Одоо сүүлийн хичээлдээ орно. Анги руугаа ороод одоо манай ангийн багш хичээл орно. Дэд дурандаа нэм очир гэдэг юм байна. Галт үл шиг залуу насны амьдрал нэг л тохиох мөч анги сургуультай манлайлж ирсэн түүхийн сүүлийн хуудас бичигдэж байна. Баяр догтлолтой хамтдаа хуваалцаж, бахархлаа тэн ангидаа орж, багшийн захиас дурсамжийн хичээлээр энэ өдөр үргэлжилж байна. Яа. Гоё шүү. Миний ингээд биен дээр хөвс бос. Агаар бос. Хоцсос. Хоск. Оо. Эргэн дэвтрэн даад Хэдийн албаны сургуулийн 441-р дамжаа сүүлчийн дурсамжчээр бэлэн ангийн орлогч төрөөч өсгөрдөн. Эрхэм сонсогчдын амрын ирээ. Сургалт төгсөж байгаа байдал чинь баяр хүргээд амьдрал чинь хаж жаргал ажиллаж амжилт хүсье. Тэгэхээр өнөөдөр миний хэлэх гэж байгаа хэдхэд юм байна л да. Нэгдүгээрт бол цагдаагийн байгууллагч бусад төрийн байгууллагаас ч юм уу бусад ажлаас онцлогтой. Хууль заасан үндэслэл журмын дагуу явагддаг. Цагдаагийн байгууллагын өмсөж байгаа хувцснаас хавхлаад хүнтэй арьс салснаас бүгдээрээ хууль заасан байдаг учраас хуулийн дагуу явагддаг. Биднээс хамгийн гол нэг л зүйл шаарддаг. Шударга байх байдал чинь хамгийн гол нь. Шударга байна гэдэг чинь мэдлэгтэй байгаагийн нэг хэлбэр гэсэн үг. Гараад ард иргэдийн төлөө ажиллана. Тэднийг хамгаалахын төлөө ажиллана. Зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө ажиллана. Багшаар нь бас их бахархаж энэ товч байдлаар яаж энэ цагдаагийн байгууллагын үүргийг хамгийн тодорхой илэрхийлж чадваа л гэж бодоод сууж л тийм. За та бүхэн маань одоо 4 зүг 8 зохист томилогдсон, хуваарлагдсан одоо тэндээ ажиллаж амьдрна. За тэгээд нэг үеэ бодоход бас ус шүрмэс тийм ээ интернет хөгжсөн учраас бас бие биентэйгээ холбоотой байх. За намайг одоо төгсөж байх 2001 оны үед бол одоо тэгээд сургаар л бие биенийгээ яах вэ? Мэддэг байлээ. Тэр маань одоо тэнд тийм албан тушаалд тэгж ажиллаж байна гэд бие биентэйгээ уулзахаар бие бинийгээ асуудаг. Өөрөө 2001 оны төгсөж байна шүү дээ. Тэгээ анги өдөртэй 24 жилийн зөрүүтэй.
Аргагүй шүү дээ. Багш болцсон. Тэгээ дараагийн шавдраа төрүүлээ байж шүү дээ. За манай ангийнхан ангид дотроо бас нэг амлалт гаргасан байж байгаа тийм үү? За хамгийн дөрөнд одоо заставын дарга болсон заставын даргада хэн юу өгөх үү? За бүх амлалтуудыг одоо ангийн дарга манай өсгөрдөн тэмдэглээд албажуулаад одоо авцсан байгаа. За тэрнийг одоо над руу файлаар явуулчаарай. Багшд нь хэрэгтэй. Цаашдаа бас бие биендээ тэгж бас нэг өрсөлдөөн бий болгож би багшийн уушуулах. Тийм байна урамшуулах. Манай ангийн төрөөж өсгөрдөн маань заасаа өсгөрдөн маань одоо Монголын үндэсний телевизийн шинэ ажилтан одоо нэвтрүүлэгт орж байгаа. За тэгээд ангийн дарга төрөөж өсгөрдөндөө бас анги хамт олонны өмнөөс баяр хүргэе. Өсгөрдөн маань одоо 1-р курсээс 4-р курс төгсөлөө голч дүн нь 374-тэй бас нэлээд өндөр төгсөж байгаа. Тэгээ өсгөрдөндөө цаашдын одоо ажилд нь амьдралд нь гэр бүлд нь бас анги хамт олонны зүгээс эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Төгсөөд ажил дээр гараад маш их хичээж ажиллаарай. За тэгээ та бүхэндээ бас амжилт хүсье. Өсгөрдөн ч одоо миний 2 дахь байгаа. Тэгэл одоо бага нас нь бол тэгэл яг хилийн застав. Заставын хүмүүс ч ер нь тэгэл нөө жагсаалын талбай дээр л унж штэ. Тэгэл өөрөөрөө командлал тэгэл застав нөө жижигэр машин ингээл хэлд орсон ер нь. Тийм л хөвгт байгаа миний. Би ер нь цэргийн хүн болно л гэдэг чинь. Ер нь багтаан тэгдгүйсэн тэгэл дундуур нэг чимээгүй болцсон шээ. Тэгж байгаа ер нь 12 төгсөөл ер нь би ер нь цэргийн хүн болно л. Цэргийн албандаа очиж татад танд байж бол өөрөө тэндээс конкурс тэгэл хэлийн цэргийн дээд сургуулийн хэлийн албан ангийг аваад өөрөөтэй шүү дээ. Би ингээл болцож байгаа юм бахтаа 4 жил ингээд сураад ингээд чадчих байгаа юм бахтаа ингээд бодсон ер нь л. Тэгэл ер нь өөрөөрөө их омгшиж бахархаж гэсэн. Тэгээд 4 жилийн хугацаанд бас чадахгүй зүйл сэтгэл санаагаар унах зүйл мөл ингээд ер нь сургуулаа чадах болоо гэсэн бодолтой зүйлээ зөндөө байсан. Тэр зүйлээ ингээд даваад гараад ингээд эцсийн үзээ ингэ явж байгаа. Тэгэл ер нь бол маш их баярлж байгаа. Тэгээд тусалж дэмждэг багш нартаа л ер нь баярлж явж байна та. 1-р курсээсээ л ахуулаад аавыгаа бодсон. Миний аав одоо намайг энэ сургуульд орохын өмнө 2020 онд өвчнөөр нас барсан. Тэгээд намайг одоо нас барсахынхаа өмнөх нь намайг минийхөө заавал сургуульд ороод заавал ингэ сайн болоорой гэж захиж хэлжсэн. Тэгээ анх карантинд ороод ингээд бас нөгөө карантин дээр одоо нөгөө цэргийн анх чадны мэдлэг олох нөгөө сургалтын төгөө хэлсэн. Тэрэн дээр одоо нэг шилдэг суралцаач гэж шалгаруулдаг гэсэн. Тэн дээр анх шалгарчаад ингээд амгалангийн өрийн цалбаа ингээд дуудуулах надад маш их бахархалтайс. Тэжээ миний шууд ингээд нөлмөс сэлгнээ дотор очиураад аава хүн таны нэрийг гаргаж чадсан шүү гэдээ одоо хэлж дотороо бас хэлээд миний аав намайг ингээд дээрээс хараад байж байгаа даа гэдэг айгүй их тийм гоё мэдрэмж төрж ирсэн. Үч нэг эцгээрээ овгуулж явдаг үж яг ингээд дуудуулна гэж бас үнэхээр бахархалтай. Одоо сая ч гэсэн ингээд жагсаалд ингээд миний ингээд байгаад ааман жагсаалаас намайг хараад зогчсон бол ч дээ сайхан бэ гэж өдөө бодсоо.
Гэтэ яг өнөөдөр миний ээж маань ингээд гэр бүлийнх маань ах дүү нар маань ингээд байж байгаа маш их баяртай бас ингээд энэ хүмүүст ингээд ямар мундаг хүү ямар мундаг дүүтэй ямар мундаг ахтай вэ гэдгийг ингээд мэдрүүлж тэр бол хүмүүсийнхаа бахархал болсон одоо надад айгүй их бахархалтай санагдсан. Бүрхий яг энэ үед мэдээж лаавыгаал Тэглгүй яах вэ? Саналгүй. Өмнөх дугаар дуртаач юм зоригтой байгаа нь угаасаа мэддэгдээд байгаа байхгүй угаасаа. Мундаг хариуцлага ухамсарласан. Аавынхын захиас байж. Тийм мундаг нь аавынхаа захиасыг биелүүлээд одоо ингээд бас өөр гүйцэтгээд ажиллахаар. Ийм зоригтой, мөрөөлтөлтэй, хүсэлтэй байна гэдэг чинь өөр том хүч болж ишлээ тий. Энэ бол үнэхээр бахархууштай гой сурвал хүнийг хүмүүжүүлдэг, жинхэнэ хүнийг хүн болгож өгдөг гой сурвал гэж би боддог. Үнэхээр сайхан сурвал. Энэ бол хүүгээрээ бахархдаг гэдгэнд мэдээс нь харагдаж шүү дээ. Тэгээд хүүгээж гой хүмүүжүүлсэн байж байна тий. Зугаалхан дуулж явахаар Хүстэй цэргийшээ жавурдаа цаттай байна Орны хавгаланда эвцэргүү алхаа маш их орны хамтлоо үсвэрэн чиний төлөө хадуунай Эрхэм офицер, захилагч, дөрвч, сонсогчдын амрын хэрэг. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн суралцсан өөрийн цалман Өсөг Эрдэнэ хоёр энэ жагсаалд алхаж яваа. байгаа байдал, эмх зэгцтэй байдал, анги хамт олны нэгд сул болсон байдал ингээд энэ сайхан бүхнийг хараад их бахархаж байна. Гайхалтай шээ. Яа, норооноос болж шээ.
За дахиж энэ сургууль дээр ингэж дуулж алхахгүй, дахиж яг энэ найзуудтайгаа ингэж хөгжилдөхгүй гэсэн гониг тавтаал. Тэгсэн хэрнээ бас нэг тийм баяртай, жаргалтай. Атоо муу явангаач өөрөө ирэхгүй ингээд нулимс угаасаа тэр жигсаалт нэг таад ингээд өөдөөс ингээд биднийг үзэж яхад харж яхад ингээд зүгээрээ ингээд намхан зогсож байгаа юм шиг мөрт итгэж тэнд дээр чи ингээд нулимсэнд ойцхон тусаал ингээд хамаг амагчлан дөрөөл бүр ингээд яг ингээд оронтой хийгээл бүгд ингээд дуулаад алхахлаар бүгд уйлдээс ингээд. Харин тийм байна. Уйлал тэгэл бүх дурсамж ингээд санагдаал. Тэгэл одоо баг дараа ангийн дарга гэдэг гарч ирээл 4 жил бид нар одоо яг ингэж орж ирж ийла гэдэг юм ярьхлаач ярьж чадахгүй уйлал нөгөөдөл нь уйлал. Дотор нь ороод ингээд дуулаа явахлаар ингээд цуураатаал нүгэлтэл үнэхээр гоё байхгүй яг үнэхээр тэнцээ нөгөө нэг хүний нөгөө нэг одоо хамгийн жаргалтай кайфыг тэнцэл авч ирсэн юм шиг мэдрэмж авч одоо л ингээ үзэхлээр Туяа оройнтой бас зөвхөн энэ суралцж байгаа сонсогч нарын маань бас баяр биш. Ар гэрийнхний хувьд бас их том баяр. Тийм байх шүү. Эцэг эхчүүд бол үр хүүхдэрээ бахархах, энэ хүмүүжлэр нь бахархах, сургууль төгсөж байгаа түүхээр нь бахархах бас нэг тийм бас их сайхан мөч. Тэгээ ингээ бүгд хашааны цаанд ингээ зогсоод айгу эмх зүгттэй үзэж байгаа байхгүй юу те ингээ үзүүлбэр үзэж байгаа юм шиг те ингээ надад бол их бүр анх удаа ийм гоё төгсөлт харлаа. Энийг зай талбайд бараг багтахгүй хэмжээний бас харин тийм олон үндэсний зөвлөм болдог. Өргөсөн намралтаа өмнөж байж сахилга зохион байгуулалтаа өргөжүүлэн хүний эрхчлөө шудар ясыг эрхлэн хүндэтгэж өөрөөр хүлээсэн үүрээ нэр төртөө биелүүлэх чадвар төрийн албан аж болно гэдэг итгэл өгч байна. Та бүхний цаашин ажил үйлс өндөр амжилт эрүүлийн сайн сайхныг хүсье өргөё. Уубан өгтөө. бүр солиод буудав. Энэ бас одоо оргил үе байна тий төгсөлтийн одоо энэ орчинд нь айлууд бий. Гэхдээ энэ биеиндээ хүндэтгэлтэй хамдаг энэ сургуулийн бас нөгөө төгсөлтийг бас хүлээн зөвшөөрдөг. Олон жилийн турш амьдэрсэн айлууд хүртэл бүр энийг ирж үздэг, сонирхдаг. Хүүхдүүд нь хүртэл дуртай болчихсон байдаг. Энэ бас их юм хүний бас амьдрал бас түүх бүтээдэг бас нэг юм үдэш байгаа. Тийм байна. Яслал төгөлдөр дуусгаж штэ тий ингээд энэ ч айгу тийм хүндэтгэлтэй арга хэмжээ. Хүндэтгэлтэй эмх зэгцтэй. Нөгөө оргилж байхыг тий одоо гэрэлдэж байхыг бэлэгдэж лээж байгаа бас гоё л доо. Амьдралын хичээлд их сурсан гэж бодож байгаа. Өндөж ерөнхийлөгчд цагдаагийн дэслэгч өөрөөр залбан ирлээ. Монгол улсын төлөө зүтгэе. Гэтэ саналаар болохгүй хоо юу ч одоо ирүүдэрээ байж нэгт чи тэгээ болоо. Одоо өөр юу ч үсэхгүй. Хоёулаа нэг дүүрэг дээр орчих хэвчээ. Тэгэхээр бид хоёроос жиггээ ална зү. Өнөөдөр миний ажлын хамгийн эхний өдөр. Ажилтны амжилт хүсье. Одоо юу хийнэ? Шинэ тас нэгэд машаахт тэгээд нэг охиноо нэг хайлт үнсээл тэгээд маа ихнэрээ өөр үнсэж чадаач гэсэн чи бас үнсчихээ гэдэг. Чамтайгаа уулзсан тэр мөчийг
Үгээр хэлэхээ аргагүй сайхан. Маш сайн өөрийгөө ер нь дайталж ажиллана гэж байна. Тэр үлдэн сайн сайхныг хүсэж Шин ажилтан. Энэ болж ихний хэлхин нэгэн чамд гараан өгч байна. Иргэл зэх зүйлгүйгээр түүнийгээ хөтлөөд амьдралыг туул. Иргэд улзах дурсамжуудан орих эцгийн гэрийн чаазан. Ирээдүйг зорих хайдлаа эхлэх ёстой эрхэм болчих.